Hi guys, тэгээд өнөөдөр ховчлогээрээ WeChat Detailer-ийнхаа part 2-ыг ярих болно. Ерөнхийдөө миний бодлоор энэ аним 2026 оны хамгийн шилдэг аним болох магадaltaй. Яа тэгж бодож байгаа вэ гэхлээр анимашн угийн гоё. Тэгээ бас түүхэн аим гоё ээж магадгүй. Яагаад гэвэл амар хүмүүс гоё гээд амар shorts эднэртэй гараадсан. Тэгээ яг мангийн би уншиж байгааг болохоор сайн мэдэхгүй л юм л та. За тэгээ нэг тиймэрхүү байна. За ер нь би энэ engine-ээ боллоо амар үйдчихлаа. Би keyframe болно. Тэгээд бас би энэ видеого хийж байхдаа профайл зураг солисон. За нэг тиймэрхүү байна да. Тэгээд олон мэрэлгүй, олон мэрчлээ л да. Тэгээд видеогоор цой. Аним маань эхлэхэд Coco цагаан үст. Тэнд олон төрлийн ичид байдаг. Тэднээс дөрвөн ичид нь илүү онцгой. Ус, газар, агаар болон гал. Шулуунууд энэ дөрвөн тэмдгийг анхдагч үндсэн суурь тетрад гэж үздэг. Тэгээ Coco галын шившлийг зурхаад Тэтя хурж ирж ус цацаж өгдөг. Тэгж явахаар цагаан үст хурж ирээд энэ үзэг чам тохирохгүй ах шиг байна гэд өөрт нь тохирсон үзэг авахаар шулууны хот руу зүгэлдэг. Тэнд очиод цагаан үст энэ хотны тухай түүх ярьдаг. Алс холын ирэг дээрх намгархойг ойд байрлах моловерм гэдэг зүйлээс хотыг хамгаалахын тулд шулуунууд дэлсэн махны нэг хэсгийг арал болгон харуулын цамхаг барьсан. Түүнээс хойш шулуунууд ийшээ цуглаарч ателлер хот болсон. Ер нь ателлер гэдэг нь нөгөө шулуунууд амьдардаг газар юм шиг элэ. Миний ойлгосноор. Тэрийг ярьсан ч Coco хотыг хараад сонсоогүй байдаг. Манай хэд нэг тийш явах гэж ахт нь Агот илүү дээр хийх юмтай гээд явчихдаг. Манай хэд нэг газар л явж байхад Coco нэг харанхуй гудамжнаас нэг зүйл мэдэрдэг. Гудамж руу гайхаад харж ахт нь Тэтя хүрээд иргээд олон янзын зүйл харсаар Starry Sword гэдэг газар очдог. Манай тэр байшин руу норохт нь голд нь Silver Tree гэдэг мод ургаж байдаг. Coco маань анх удаа харж байгаа болохоор гайхшиж яхад нь би Silver Tree-г харж гайхшиж байгаа дагалдан суралцагч хараагүй юм байна. Чи тийм жижигхэн зүйл мэдэхгүй юм уу гэд нэг өвгөн гарч ирдэг. Энэ өвөг Obol гэдэг энэ газрыг хариуцсан хүн. Цагаан үстээс Coco шинэ гэдгийг мэдээд нөгөө цуурхлын эзнүү гэд мэдэж яадаг. Тэгснэ би чамд шидэд би хэрхэн гарахыг зааж өгч чадна гэд харуулхаад дээшээ явдаг. Coco араас нь дээшээ явж байхдаа нэг улбар шар үстэй хүүхэд юм хийж байгааг хардаг. Тэгээд дээш гарахад нөгөө өвгөн нөгөө модоос жоохон хэсгийг аваад халсан усанд хийхэд ус нь хар болдог. Тэгээд нөгөө өвгөн мөчрөөд нь эрүүл байх үед цагаан байдаг. Харин өгсөн үедээ хар болдог. Энэ хүмүүс тортой юм. Гэтэ бид үүнийг усанд дуусгасны дараа илүүдлийг нь шүүж гаргаад бүх ид шидийн үүсвэр болох ид шидийн бэхтэй болдог. Ердийн бэхийг ердийн мод шатаагаад үүсдэг тортгоор хийдэг бол харин шидийн бэх нь арай өөр юм. Энэ нь модны цус болох тортгоор хийдэг. Энэ мод нь шулуунуудын хувьд маш чухал мод. Домогт өгүүлснээр нэг шулуун Silver Tree-тэй дурлцаад тэгээд Silver Tree цусаа бэх мөчрөө саваа болгон өргөсөн гэдэг. Тэгээд бэхээ аваад бэхнийхээ тухай ярьж байтал цонхоор нөгөө багтай шулам харагддаг. Coco чарангуудаа араас нь хам хурдаараа хөөдөг. Coco гүйж явахыг хараад Тэтя болон Rich ах араас нь гүйдэг. Замдаа Аготтой тараад Аготтой хамт араас нь гүйдэг. Тэгэд баахан газраар явсаар гинэд нэг утаа гарч ирэхэд Тэтягийн мөрөн дээрээс нь цагаан амтан маань үлдээд утаа арилгахад манай хэд маань алга болчихсон байдаг. Агот Coco барихад Coco хэнийг харснаа хэлдэг. Тэгээд Тэтя буцъя гэсэн ч манай хэд шал өөр газар ирчихсэн байдаг. Манай хэд маань сандарч цонхоор яваагүй юм чи шилжсэн байх боломжгүй гэд Тэтя эргэн тойрноо харахаар явдаг. Тэр багтай хүн манай хэдийг хориотой шидээр шилжүүлсэнийг манай хэд ойлгодог. Тэгж байтал Тэтя хурж ирээд энэ үнэхээр бидний байсан хот биш байна. Эндээс урдын явцгаая гэд явж байтал нөгөө багтай хүн Coco ичидийн ертөнцөд тавтай морил чи бидний найдвар гэж хэлдэг. Тэгж хэлсний дараа луу гарч ирснээр үзэгдэл солигдоход цагаан үст хурж ичсэн байх ба манай сурагчдыг харсан уу гэхэд уйдад алхахаар гарсан гэдэг. Тэгж хэлхийг сонсоод цагаан үст эндээс яхаар уйддаг юм. Бас танд манай сурагчид баярлаа гэхгүйгээр явахгүй дээ гэж яхад нөгөө улбар шар үстэй хүүхэд нэг масктай шулмыг хөөгд явж ясныг харснаа хэлдэг. Манай эдлүү үзэгдэл солигдоход манай эд луунаас зүгтэж яг бэрэгдэх гэж яхад Агот салхи болон галын шившлийг ашиглаж луунаас зүгтдэг. Гэтэ гүйж яваад манай эд булан тулдаг. Тэгээд Тэтя өнгөрлөө ингээд өгөх нь гэд чиний буруу гэсэн маягтай Coco руу хардаг. Тэгэхэд Агот бид бол шулуунууд бид нар шидээрээ амьд үлдэнэ гэд ханны нураах шившлийг зурж яхад Тэтя нөмөргөө нисгэн луугс даруулж цаг хождог. Тэр хооронд Coco нэг том тэмдэг хараад Аготод хэлэх гэсэн боловч Агот шившлийг зурж байсан болохоор Coco Аготын анхаарлыг сатааруулан Агот буруу зурхад Агот битгий саадлоод шулуунууд шившлийг зурж яхад битгий хүрчээ гэд амар уурладаг. Чиний ээж чинь чулуу болсон. Бас бидийн дайн. Чи санаанд үтгсэн ч бүгд чиний буруу гэдэг. Тэгж ятал Rich зурж дуусчихлаа гэд ханыг нураа манай эдийг авардаг. Тэгж явах хооронд цагаан үст манай дөрөг хайж байдаг. Тэгээд тэр масктай хүмүүс юу гэдгийг хэлдэг. Энэ нь Brimond mask гэдэг дээр үеийн малгай өмссөн аюултай бүлэглэл. Бас нүрээ маскаар нуудаг. Би ууг нь Coco-г бид нарт сэжүүр өгнө гэж бодож байсан ч
Тэр хэдийн нэг нь ирнэ гэж төсөөлсөнгүй. Тэгээд хаанаа юм мэдэхгүй хэцүүдэж яхад нөгөө цагаан амьтанд дагуулж явдаг. Цагаан ус дагаж явж байхдаа бүгдээрээ зүгээр агаасаа гэж байгаагаар үзэгдэл солигддог. Манай хэд ч нөгөө нөхөөрөө орж гарах гарц хайж явсан боловч тэр нөхлүүгээ тоогоо алттал нь тойрж явсан байдаг. Гадаа хүүтэрч байсан тул манай хэд нуугдах газар руу явдаг. Тэгээ нуудах газар олоод сууж явахдаа Коко Тэтяг хараад өмнө унаасан малгайг нөгөөд нам гуучлаарэ. Энэ бүхэн минь буруу гэснэ. Хүйтэн байгаа байх гэд нүмергөө өгөөд өөрөө хажууд нь суугаад энэ нүмергийг өмсгөхөд би маш аюулгүй санагддаг. Бас энэ нүмерэг доор хинч намайг айж чичирж байгааг мэдэхгүй. Би энэ нүмерэг доор шулам шиг харагдаж байгааг мэднэ. Тийм учраас энэ надад хүч зэрэг өгдөг. Тийм учраас одоо би чамд нүмерөөсөө гэж хүсэж байна. Энэ миний одоо байгаас илүү туслана гэхийг сонсоод Тэтя өөрийнхөө domain expansion-д оруулчихдаг. За тоглосон юм аа. Тэгээд Коко энэ ямар дулаах юм аа гэхэд Тэтя намайг уучлаарай. Би чамайг харцаараа буруутгахыг гээгүй шүү. Яг үүндээ би маш их айсан юм. Чи шинэ охин. Би чамайг хамгаалах ёстой хүн гэхэд Коко чи намайг хамгаалж байна штэ. Энэ амар гоё дулаахан байна. Гоё өнөртэй байна. Би аюутайгаач мартчихлаа гэхэд Тэтя энэ шившлээ өөрөө зөхиосон гэдгийг хэлдэг. Тэтя бага байхдаа үүлэн дээр унтахыг мөрөөддөг байсан ба тэм ч хэрэгтэй шившлэг биш ч гэсэн өөрт нь маш чухал. Тэгснэ энэ нүрийг чинийх учраас чи өөрөө өмсөхийг чинь хүсэж байна. Тэгэд нэг өдөр бүгдээрээ шулуун болоод суралцагчийнхаа утсыг тайлцгаая гэж ярьж байхад Агот гарч ирээд би бүгднгийн сонссон. Тэгснэ чи энэ дээр хөвтгийг хүсвэл илүү бат бүх материал хэрэгтэй гэж байхад нь гадаа хүйтэн байна гэсээр Рижэхэ орж ирдэг. Тэгээд Агот мөрөөдөл бол гоё л доо. Гэхдээ жинхэнэ ертөнцөөс цухтаад чадахгүй. Бүгдээрээ эндээс яаж гарахаа тооцоолно үсттэй. Энэ газар ямар нэг ид чидээр хүрээлэгдэж бид нар хаашаач явсан буцаад байсан газараа ирж байна. Ямар ч шившлэг заавал зурх газар хэрэгтэй. Бид нар үүнийг заавал олох хэрэгтэй гэж яхад Коко харсан гэдгийг хэлж харуулдаг. Нэрэж тэр тэмдэг муу юм шиг байх ба тэгээ манай хэд лууг илүү том харагдаж байгааг анзаардаг. Агот луу тэр шившлэгийг хамгаалж байгаа учраас бид нар буулгаж авах хэрэгтэй гээд галын шившлэгээ ашиглах уу гэхэд Коко гэтээ наадах чи өмнөхдөр сайн хохирол очруулж чадаагүй баг зэрэгэл удаашруулж байсан гэхэд Агот тэгээ яаж тэрийг ялах юм бэ гэхэд Коко бид тэрийг буулгаж авахгүй бид Тэтягийн шившлэгийг ашиглана хэрвээ лууг энэ дээр хэвтүүлэх юм бол бид нөрөө дайрахын оронд тэнд хэвтэж магадгүй хүн ч гэсэн халуун орноос татгалздаггүй энэ ажилахгүй байж болох ч бидэнд алдах зүйлгүй үстэй. Багш надад нэг зүйл хэлж байсан. Хоригдоогүй шившлэгнүүд ад жаргал агуулдаг гэж байсан. Хэрвээ энэ бүтэх юм бол хинч гэмтэх шаардлагагүй. Лууч гисэн гэхэд Агот жоохон дургүй байсан ч Тэтя Рижа хоёр Аготыг ятгаан зөвшөөрүүлдэг. Манай хэд нэлээд бодож яаж лууг даах үйл гарах вэ гэж бодож байгаад нэг санаа олдог. Тэр нь лууг элсэн үүлэн дээр хэвтүүлэх. Ер нь бол элс болон Тэтягийн үүлийг нийлүүлэх гээл байгаа юм шиг байгаа. Миний ойлгосноор. Тэгэд элс яаж гарах вэ гэхээр нөгөө ханнуудыг бутлах үед маш гоё элс гарч байгааг анзаарсан байдаг. Тэгээ Рижа жижиг шившлэг зурхтаа сайн учраас элсийг бутлахаар жижиг шившлэгнүүд зурж. Тэтяд Агот элсийг зөөхгүйгээр авч явах шившлэг ол гэж хэлнэ. Агот элсийг нь хөдлөхгүй байранд нь байх арга. Тэгэд Коко юу хийх вэ гэж асуусан ч Агот төлөвөөг нь зөвшөөрсөн. Гэтэ шившлэг зурхад арай итгэж чадахгүй юм гэд зүгээр цаанаа байж вэ гэдэг. Коко ч хийх зүйлгүй Аготын хийсэн шившлэгийг зургийг хартал маш цэвэрхэн бөөрхий зурсан байдаг. Яаж ингэж байна гэсэн чинь агаар дээр бөөрхөө бэлдэж агаад зурж байдаг. Тэгээ нөгөө хоёрыг харсан чинь бас адилхан зурж байдаг. Тэгэхээр манай Коко маань нөгөө хэдшгээ зурж сурна гэд нилийн бэлдэж байтал гадаа ханхуй хүйтэн болж манай хэд ч цаасан дуусч байлаа. Агот ч энэ боломжгүй юм байна гэд баг бууж өгөх гэж байтал Коко галын шившлэг цаана хийчихдэг. Манай хоёр ч ямар тогтвортой юм бэ? Яаж сурсан юм гэхэд Коко та хэдийг хараад давтан туршсаныгаа хэлдэг. Агот Коког сонсоод давтах гэд нэг санаа олдог. Тэр нь яах вэ гэхээр ханыг ивдэг шившлэгийг тойруулж давтах тэмдгээр хүрээлснээр луугийн чин элсийг тараасан ч элс өмнө байсан хэвэндээ буцаж орохыг хичээнэ. Агот миний бодлоор тав байхад лууг даах болно гэд манай хэд тэмдгүүдээ зуусаар маш том үйл гаргахад луу харж байснаа дээр нь гараад хэвтчихдэг. Тэрийг хараад Тэтя анх удаа миний шившлэг ямар нэгэн зүйлд ад жаргал өглөө гэд маш их баярлдаг. Манай хэд ч лууг ундаж авах хооронд нөгөө тэмдгийг очиод хартал манай хэд ямар учиртай тэмдэг болохыг ерөөсөө мэддэггүй. Манай хэд тэгж явах хооронд цагаан үст манай хэдийн алга болсон газар ирсэн байх ба нөгөө шар үстэй хүүхд энэ засмал зам байсан юм да гэхэд цагаан үст тэр цагаан амьтад бэхийн үнээр татагддаг гэд нөгөө үнэрлээд байсан газрыг хартал нэг сони юм болдог. Тэгтэл хальт нөгөө хідэн хаалга нэгдэж байгаа болтой харагдаад үзэгдэл сэрэгтоод тэнд маш хүчтэй шуурга болж тэнгэрт гарах хаалга нь харагдаж байдаг. Шуурга олсноос болоод луус ирээд манай хэдлүү дайрахад Агот унчихдаг. Нөгөө нисдэг гутал нь байхгүй одоо ингэ дууслаа гэтэл цагаан үст авра фарм хийсээр гарч ирээд авардаг.
Ёо, одоо энд гарах гэж байгаа хэсэг амар гоё зурагтай. Тэгээд цагаан үст луугийн дайлдаас болцсаар дээшээ үүлийн дээр гараад шившлэг хийдэг. Бүр ёо амар гоё зурагтай заа юу. Тэгээд цагаан үст усаар луу хийж нөгөө луугийн дээрээ сунгаадаг. Бүр нөгөө лууны хажууд бүр амар том усан луу. Тэг лууг ялсны дараа бүгд цугларахад Коко алга байдаг. Нөгөө багтай хүн чинь Коког авчихсан. Тэгснэ би үүр соёолгыг удаан хүлээлээ. Миний чамд өгсөн даалгавар хэр байв? Би чамд цагаан үстүүдийн зааж өгч чадахгүй зүйлүүдийг зааж өгнө. Тэр өдөр ирэхэд гэсээр Коког унгаад алга болдог. Үзэгдэл солигдоход Коко сэрдэг. Цагаан үст Коког шатан дээр ухаангүй байхад нь олсон ба багтай хүн чамд юм хийсэн үү гэхэд ухаан алдсан байсан болохоор юу ч сандаггүй. Кокоч уучлаарай бүгд миний буруу байсан гэж уйлахад цагаан үст чи юу хийснийг би Тедигаа сонссон. Чи тэрийг аварсан мэт сонсогдож байсан. Гэт Кокогийн сэтгэлийг амар сайн өргөдөг. Нөгөө өвөө ирэхэд цагаан үст энэ шившлийг хараад өгөөч. Бас битгий Night Moralist хэлээрээ гэтэл өвгөн гэтээ бид нар хууль бус шийдийн талаар мэддэг ёстой штэ гэхэд хэндч битгий хэл гэсээр амар муухай хараад дуусдаг. Энэ дээр амар translation явдаг заяа. Бүр амар гой цаана гой ая явж яхад нь хинэт бүр айн зогсоол манай хүн муухай хардаг. Do you know forbidden magic sightings most people? You will tell. За тэгсээр нэг өдөр Агот болон Коко өрөөндөө бэлдэж байх ба жоохон Коко юм унгааж юм дуурайад харна Агот гараа явчихдаг. Тэгээд Агот гарангуудаар нэг шившлэг хийхэд шившлэгнээс нь гэрэл гарч дээшээ явдаг. Агот ч гэрлүүгээ харангуудаа сул гэрэл байна. Бас сайн докторгүй гээд дээшээ харж байтал нэг шувуу хажуугаар нөнгөрөөд хартал цаана маш том шуурга болох шинжтэй байдаг. Коко ч өрөөндөө би чулуугаар зурхад тэгшин гой зурдаг. Гэхдээ энэ жижигхэн цаасан дээр тохиромжгүй. Би ч тэр өдөр ямар ч сүртэй шившлэг зурч чадаагүй гэд нөгөө өдрийг ярьж явах шиг гэдэг. Нөгөө өмнөх эпизод. Багш надад санаа шившлэгийн нэг хэсэгч гэсэн. Багш надад санаа бол шившлэгийн том хэсэг гэж хэлсэн. Гэхдээ гэж яснаа. Үгүй би чадна. Би олоодаа давтах хэрэгтэй. Гэт хийх гэж ясан ч нойр нүрээ твтэх гэж яхад цагаан үст хурж ирээд бүр амар кул. Тэгснэ чи энд унтах юм бол даарна гэхэд Коко би энэ байдлаар зурагтай номыг олж чадахгүй юм гэхэд цагаан үст надтай юм хийгээч гээд галтаа руу явдаг. Галтаа нь манай хоёр орж ирээд цагаан үст нэг сав угаасаа асуулах гэж ясан юм гээд Кокод халуун шүлтэй хоол өгдөг. Амстал маш гоё амттай байх ба амар гоё амттай болохоор нь бүжиглэж айтал энэ хоолыг 2 жил хадгалсныг хэлдэг. Яг гоо тэр савныхын тавган дээр шившлэг зурсан байх ба тэр шившлэг нь анх хийсэн хэвэнд нь хадгалдаг юм байлээ. Бас хаяа шившлэгийн рэхэд зурхгүй бол ялзардаг гэдэг. Тэгж айтал нэг Джеймс юм уу мэдгүй тэр ертөнцийнхэн Carapace Yamas гэдэг нэртэй юмыг Кокод чи Fire Boss шившлэгийг сурсан мэдтэй гээд Коко орч хануулахаар болдог. Тэгээ шившлэгээ хийгээд дээр нь тавих гэсэн боловч гал нь даадаггүй. Тэгхийг хараад цагаан үст Carapace Yamas хүнд болохоор чи тэндгүүдийг урт зурх хэрэгтэй гээд тэхэн урт болгонд зурж дээр нь тавихад Carapace Yamas нь шарагдчихдаг. Дараа нь яг зөв зурж галд нь жаахан байлгаж агаад аваад чанд чаддаг. Тэгээд хоол хийж явахдаа цагаан үст усан шившлэг бол миний анхны сайн болсон шившлэг юм. Гэхдээ би муу сэлдэг бас норох дургүй байсан. Угаалгын ажлаас гарахын тулд маш удаан бэлдсэн. Хэрвээ чи хурдан юм сурмаар байвал түүнийг өдөр тутмын амьдралдаа нэгтгэх нь хамгийн чухал. Амьдралаас илүү багш гэж байхгүй. Бас хоол хийх сайн эхлэл. Бичлэг хийхэд сурна бас гоё мэднэ гэж байхад Тетя Рижа хоёр хурж ирээд гоё үнэртэж байх чинь гээд хоол хийхэд туслана. Манай хэд ч хоолоо хийж дуусгаад Коко гадаа идэх гэхэд нөгөө хэд ч бишөөрөөд Коко Аготоос хамт гарч юм идэх гэхэд Агот идэж байхдаа юм бэлтэн бас гадаа бороо орж байдаг. Манай гуравч ууг нь 5 минутын өмнө бороо ороогүй байсан даа гэд гутарж яхад нь цагаан үст хурж ирээд юунд нь сонь царайлаа вэ гэж гарч ирснээ бид нар шулуунууд штэ гэд гардаг. Тэгээд нэг юмны доор хоолоо идэж байтал солон гардаг. Тэрийг хараад Коко би энийг Аготод харуулмаар байна гэж гүйж хаалган дээр очиход нэг ах гарч ирснээ. Чи хэм бэ? Чамайг харж байгаагүй юм байна гэж яхад араас нь цагаан үст шуурга болох гэж байна гэж ирэхэд Коко нүргэнд нь орж нууцснаа. Би Master Kefri-ийн дагалдаа суралцагч гэхэд нэрээ энэ хүнийг Олругио гэдэг шүү. Гэхдээ бүгдээрээ Ашмод гэдээ дуудчихъя. Ашмод чи намайг байхгүй хорон дахиад суралцагч авцсан юм уу? Гэхэд цагаан үст тэр хориотой шидэнд өртсөн гэж хэлхийг сонсоод Ашмод Коког ангуудаа надад тэр багтаа хүмүүс чи хамаагүй. Би энэ хүүхдийг Night Moralist аваач ч өгнө. Гэхэд цагаан үст нэг шившлэг зураад би Коко хүнд ч өгөхийг зөвшөөрөхгүй. Найздаа ч хүртэл гэж шившлэгээ ашиглахад Ашмод чи над руу ичидээ гаргаж байгаа юм уу? Гэхэд цагаан үст одоохондоо дотор оръё. Би бүгдийг нь тайлбарлая гэд орцгоодог.
Гэтэ би амар гоё шулуунуудын тулааныг үзмээр байгаа юм да. Жишээ нь цагаан үст ингээл усан лууга явлангууд нь нөгөөд нь хөлдөөж мэлдэг бол амар гоё тулаан гарна гэж бодоод тах юм. За тэгээд гадаач ойрд болж байгаагүй мэт шуурга болж байгааг тэтя мэдэрдэг. Манай хэд ч ороод ярьж тайлбарлахад ааш мод тэгээ чи энэ гадны хүнийг өмнө болж байгаагүй алхам хийж дагалдуу суулцагч болох гэж байсан юм уу? Гэхэд цагаан үст гадны хүн гэх нь муухай байна. Түүнийг Коко гэдэг гэсэн ч нөгөөд нь шулуун биш хүмүүсээ гадны хүн гэхээс өөр хэлэх үг бидэнд байхгүй гэдэг. Тэр энэ газрын харгалзагч. Калхан болон их танхиас ялгаатай нь манайх шиг жижиг хөдөө байдаг газар асуудлуудыг нуух хандлагатай байдаг учраас биднийг хяндаг. Тэгэхэд жаашмууд чи яг миний хажууд нэг асуудлыг нууж яана гэхэд цагаан үст. Хэрвээ тэр шөнө би Кокогийн ой самжиг устгасан бол бид нөр хориотой шидийг агуулж буй зурагт номыг олох ганц боломж алдах байсан. Бас ээжийг нь сэргээх боломж гээд энэ сонголт нь бүх зүйлээрээ сайн байсан юм. Тэгэхэд аашмууд хориотой ээжид бидний ажил биш. Бид үүнийг Night Moralist орхих хэрэгтэй гэхэд цагаан үст төр зоосноо Кокод тэр Night Moralist-ийг тайлбарладаг. Night Moralist нь мөн ёс суртахууны кастинг гэж нэрлэдэг. Морал бааtruуд бол гэрээ байгуулсан өдөр батлагдсан дүрмийн дагуу ид шидийн хамгаалагчид бөгөөд тэд хориотой ид шидэд автсан эсвэл ид шидийн нууцыг мэдсэн хүмүүсийн дурсамжийг ялгадаг. Тэд ямар ч үйл хамаарах зүйлгүйгээр дүрмийн дагуу хатуу ажилладаг. Хэрвээ би тэдэнд Коко гэвэл тэд нар Кокогийн ид шидийн хүсэл эрмэлзлийг хүртэл айлгана гээд чи бол сайн охин ээжтэй тусалдаг. Бас чиний шидийг хайрлах нь цэвэр ариун. Ер нь бол Коког хорон санаа агуулдаг л гэж байгаа юм. Тэгээд цагаан үст Коко бидний нууцыг мэдсэн миний буруу. Хэрвээ Кокогийн ой санжийг устгах болвол би ч бас адилхан зүйл хүртэх хэрэгтэй гэдэг. Тэгээд аашмуудыг жоохон зогсоож байгаа. Тэгээд аашмууд би чамайг энэ гурван хүүхдийг суралцагчаа болгоё гэхэд чамайг эцэст нь нүүхэ байсан гэж бодсон юмсан. Чи өөрийнхөө л бол гэдэг. Ер нь бол цагаан үст нийлэн нүүдэг юм шиг аа. Тэгээд дараа нь Коко усанд очиод нөгөө цагаан амтнаа хайж агаад тэр нь аашмуудын өрөөлөө орчихдог. Коко ч явж бүр тийшээ юу гээд төгшөх гэж байтал хаалганых нь гадаа төгссөн хүн хараал хүртэн гэхийг хараад төгшгөө болдог. Тэгээд яах вэ гэж агаад хаалган жаахан нээлттэйсэн болохоор нь орчихдог. Тэгээд хайж байтал аашмууд гарч ирээд гадаа хаалган дээр бичсэн юм уншаагүй юм уу гээд амтны нөхөд амар сонир нойтон байсан ч хатсан байдаг. Тэгэл яаж хатчих гэж гайхаж байтал аашмууд бүгжээ нийлүүлээд манай Коког хатааж өгдөг. Тэгснэ чиний орж исэн миний буруу би хаалга онголтой үлдээсэн болохоор гэж яхад ард нь Коко өрлөө тахаарна арагшаа хартал Коко энэ нөгөө шившлэг байна. Энэ намайг анх шидэнд дурлуулсан. Гэхэд аашмууд гэрэлтдэг зам уу? Энэ бол миний хамгийн сайн бүтээл юм. 2 чулуу давхарлагдсан ба тэгээд дээр нь дарах үед ажилдаг. Тэгэхээр аашмууд энийг зохиосон гэхлээр аашмуудаас болж Коко нөгөө нууцыг мэдсэн гэсэн үг үстэй. Тэгээд Коко энэ надад маш онцгой гээд нөгөө өмнөх түүхээ хайлтаа ярьдаг. Тэгснээ бүр Коко баярлалаа мастера гэсэн чинь би чиний мастер биш гээд аашмууд хөөчгдөг. Коког явсныхан дараа хүсэл тэмүүллийн бас устгах гэлөө. За яах вэ гэж байдаг. Ер нь бол тийм муу хүн биш л юм байгаа. Бороо илүү ширүүсээр Коко өнөөдөр том өрөөнд бэлдэн хамт хийх үү гэхэд энэ дэлүүдээр гээд үлддэг. Тэгээд Агот шившлэгээ зурх гэж олдсон ч гадаа тэнгэр дугаараа төлөрөгт нь саадлоод байдаг. Гэхдээ Агот энэ миний бэлтгэлийн нэг хэсэг гэж хүлээ авч зурч чаддаг. Зурч дуусныхаа дараа гэрлээ хартал гэрэл нь одоо хүртэл хэлбэлзэж байсан ч өмнөхөөс илүү доктортой байгааг хараад энэ байдлаараа дараагийн тестийг хийж чадна гэж байхад гадаа нь энд шулан байгаа эцтэй. Бидэнд туслаач гэж нэг хүн ирсэн байдаг. Агот юу болсон юм бэ гэж асуухад сүүх тэрэг голын гол хэсэгт гатсан. Бас сүүх тэргийн дотор нь хүүхэд нь байгаа гэдгийг хэлдэг. Гадаа маш хүчтэй шуургатай болохоор хүн ойртож чадхааргүй байгаа юм гин. Тэгээд цагаан үст жаахан байж аваад очлоо гэхэд Агот би хамт явъя, би тэнд тусалж чаднаа, би тэнд амлаж ийн гэсээр манай part 2 дуусдаг. За манай part 2 нэг иймэрхүү байла. Тэгээд жоохон муу ярьсан байж байгаа sorry. Тэгээд дараагийн партийнхаа мэдээллийг Discord сервердээ үлдээчээ. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд bye.